үзэгчдээ сайхан амарцгаасан уу? Шүнжин амарсан бие физиологийг сэргээхийн тулд та өглөөд өөрийн унд цагаа заавал ууж байх нь зайлшгүй хэрэг юм. Энэ удаад модерн намаас сүлжээ рестораны ерөнхий тоогооч Мөнгөн Шагаа ямар өглөөний зоогийг та бүхэнд санал болгохыг хамтдаа сонирхцгаая. Өглөөний мэдрэг тань. За өглөөний мэд та бүхэндээ. За энэ удаад миний төлөвлөж байгаа хоол маань салбан сархинаг гэж байгаа. Гүзээгээр хийсэн салат манайхан мэднэ. Салбан сархинагаар бол тэр болгон хийдэг шүү дээ. Үхрийн гүзээний салат гэж ерөнхийдөө хүмүүс маань дийлхэхтэй мэднэ. Үхрийн гүзээ, хоньны гүзээгээр байдаг. За салбан сархин маань бас нэг ерөнхийдөө эмчилгээ соёлын чанартай тийм юу хоол онцлохоор энэ удаад би энэ хоолыг салат зур шиг танилцуулж байна. Хамгийн түрүүнд би юугаар салбан сархинаа ерөнхийдөө чанаа бэлтгэсэн байгаа. За тэгээд энэ салбан сархинагаа л бэлтжүүл бусд нь бол нэг хатар ажиллагаа ороод ахаргүй. Бусд юунууд маань ерөнхийдөө нэг ажиллагаа ороод байхгүй. За энэ дээрс нэг анхаарах зүйл маань болохоор одоо энэ дээр нөгөө шар буурцнаас хоёрж чинжүү хоёроо бас шалзлаад хөд усан цайгаад бэлтчих хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө энийг цайгаад хөд усан цайгаа бэлтчих юм бол энэ маань хэрэглэхэд хэлбэр шууд хэрчээд хэрэглэхэд бол тохиромжтой гэсэн. Манай Монгол малчин бас нэг 580 гаруй төрлийн эмийн ургамал иддэг гэж яриад юм лээ. За тэнгуү тэр эмийн ургамлууд тэр ферментнууд маань нөгөө салбантын мандсраар байж идэг учраас энэ маань бас хүний бие махбодыг бас сэргээх, тэнхээрүүлэх тийм үйлчлэгтэй гэж ярьдаг юм лээ. Нэг үеийн бодвол хүмүүс харин гүзээ салбан сархинаг иддэг болсон баг. Хуучин бол бас идэхгүй татгалзаад байдаг хүмүүс их байсан. Тий, ерөнхийдөө. Харин дэлхийн нийтэд бол одоо гиз дотор юм уу эсвэл энэ гүзээгээр хийсэн салбан сархинагаар хийсэн хоол бол их хүндтэй зоогонд ордог гэж бас дуулсан юм байна. Энэ хүндтэй зоогонд ордог энэ хоол маань ерөнхийдөө тий ерөө өр монголч төрлийн зоогонд бас тийм хүндтэй зочиндоо энийгээрээс аюу хийж өгдөг юм байлаа. Салбан сархинаг хамгийн одоо төгс зохицох тэр бүтээгдэхүүнүүд нь юу орж ийн? Өнөөдрийн тухайд энэ салаатанд ямар орц найрлага орж ийн? За өнөөдрийн тухайд бол одоо салбан сархин дээр за амтлагаанаас эхлээрчи за давс, перц, за шар буурцны тос, гүнжтийн тос, сармис, за тэгээд мэдээж давс баг зэргийн амтлага, за тэгээд цоохор майлз, чинцаа, за шар буурцны соёлж, за амтлаг чинжүү, ногоон сонгом, жууцай, яншуу, за тэгээ ногоо өрцөө, ягаан сонгом, за тэгээ цун амтлага, кикмон цог гэдэг. Эдгээр амтлагч одоо. Тэгэхээр бүтээгдэхүүнүүд маань салаатанд орох байгаа. Энийг энэ рүү авчээ. Хүний биед ашигтай хэрэгцээтэй тэр зүйл нь юу гэдэг юм бол энэ салаатны нойр булчирхаа одоо нөгөө өрөвсөл намдах, за тэгээд нөгөө туяа амжилтны дараах нөгөө цагаан бөөм гэж ярьдаг нөгөө нойр булчирхаа цагаан бөөмийн нөгөө тоог нэмэгдүүлэх зорилгоор хүмүүс энийг бас аягүй хэрэглэдэг юм байлаа. Тий. Нөгөө эмчилгээ соёлын хоолнд ордог гэж яасан. Шинжүүгээ ингээд таньслаад байгаа нь ямар учиртай лээ. Энэ ингэж нингэлж өгж байгаа нь би нөгөө салаатанд бас нөгөө хүмүүс ингээд шууд нөгөө идэхэд тохиромжтой. Тэгэхгүй бол бас нөгөө хитрхэн ингээд нөгөө бүдүүн ингээд том ичгээр бас нөгөө жоохон идэхэд нэг жоохон тий таагүй шинжүүгөө шалдалчаад ингээд хэрчл бас салаатанд хийхэд бас энэ маань тохиромжтой байдаг. Шинжүүг хэдэн минут шалдалт юм бэ? Энэ бид 2 минут л ногоог бол ерөнхийдөө 2-3 минут л хахад хангалттай байдаг. Орчин үед бол нөгөө ногоо хачраар чимглээд бас орц найрлага нэрээ өөр болсон баг. Дээр үеийн монголчууд ер нь хэрэг хэрэгэлдэг байсан юм байна. Манай нөгөө Монголын эдэн товчоо гэж байдаг. Тэр ном дээр болохоор яг энэ нөгөө шөлийн уух тэгээ битүү шөл хийж идэх нөгөө тунгалаг шөл гаргаж уух мөн дээрээс нь бас нөгөө юу хорхог битүү нөгөө хорхоглож хийж тэгж нөгөө ядагаанд тайлдаг. Одоо энэ маань ерөөдөө бид нөгөө Монголж ороо нөгөө орчин үеийн Европ технологитой ингээ хослуулаад нөгөө салаа зууш ингээ янз бүрийн байдлаар ингээ хэрэгжилж ингээ зөндөө оруулж байгаа. Одоо дээр нь цоохор майлз. Цоохор майлз хийлээ. Дуяга хийлээ. Шар буурцны соёлж. Сонгоноосоо. Манайхан ч бас нөгөө баяр ёслолоор бас махан салаатнууд их байдаг шүү дээ. Махан салаат гэхээр л Украин гоёны цолч юм нөгөө юугаар хэл хоёроор л их голчилж хийгээддэг. Одоо сүүлийн үед бол бас нөгөө гүзээний салаатыг бас аягүй хийдэг болсон байлаа. Бас дотор махаараа бас энэ салбан сархиныг, цоогор сархиныг эднэрээр бас салаад хийгээд тавьвал бас илүү тохиромжтой. Яг энэ амтлагаараа
яг энэ орцоор ингээ хийгээд авахд бол ер нь хүмүүс нэг татгалзаа байхгүй шүү. Саримс сонгоныг бол манай монголчууд төлхөө хэрэглээс сурчсан. Гэхдээ яг энэ өглөө манай үзэгчдэд зориулаад саримс хүний биед ямар ач тустай байдаг тэр мэдээллийг та бас нэмэлтээр өгөөч. Хүний нөгөө дархлааг сайн дэмждэг одоо ханиад томоонууд ялангуяа одоо бид нар чинь нөгөө ханиад томоо өрхөөр ч юм уу ханиад томооны эсрэг нөгөө хүүхдүүдэд нэг саримсч ажиллах саримс зөвлөх гэж яддаг. Саримс хоёр хэлжүүд хүний дархлааг аюул сайн дэмжиж өгдөг тийм бүтээгдэхүүн. Дархлаа сайн байх юм бол өвчин тус хэрэглээс өөрөө төлөв яах вэ? Яншуу бол зүгээр шууд өчрөөр тастаад хийчихнэ. Зүгээр ингээд энэ дээр ингээд шууд өчрөөр тастаад хийчих байгаа. Сархинагаа харин хэдэн минут чамж болох вэ? Сархинаа ер нь 20-25 минут. Ялц чанагч нь буцлах. Тэг жижигхэн битүү чанагч байлаас тохиромжтой. Гүнжтийн тусаа. Гүнжтийн тусаа хийлээ. За, шарбуурцгны дос. За. Шарбуурцгны дос. За, баатарын гэрц. Давсыг мисүүлнэ үү? Давсаа. Кманцо. Солилцсон хамтлагаараа хийж өгөөд. За. Нон самын урьдчилт хэрчээд би ингээ хөл дуусанд сойцсон байгаа. Модерн намац сүлжээ рестораны ерөнхий тогооч мөнгөн шагаал хийж үзүүллээ. Ингээд би харин намталж үзээ та бүхэн сэтгэлдээсээ хавалцгаална. Хоньны салбант сархинагаар хийсэн бас бусад хачир ногоонууд орсон ийм сайхан час хийсэн амттай салаатыг энэ өглөө үзэгч та бүхэнд бас сонирхууллаа. Өөрсдийн дуршилд сонирхолд нийцүүлэн энэ салаатыг ямар ч байдлаар хийж болох байх гэж найдаж байна. Ингээд эрүүл мэндэ бодоод өглөө болгон хоол цайгаа та бүхэн заавал хэрэглэж ууж заншаарай. Ингээд өглөө хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү.